Өөрийнхөө ордны мах бодийг мэдгүй бол өнөөдөр би танарт зааж өгье. Хамгийн эхлээд гал мах бодтой ордууд. Үүнд хонь арслан номын ордныхан багтана. Тэд төрөлхийн зоригтой өөртөө итгэлтэй манлайлагч хүсэл тэмүүлэлтэй хэрвээ та хамгийн сайн найзаа хайж байгаа бол галын ордны хүнийг сонгоорой. Дараагийн мах бод бол шороо мах бодтой ордууд. Үүнд үхэр охин материал ордныхан харьяалагддаг. Тэд маш тайван тогтун юмс сэтгэл хөдлөлөөр хандаад байдгүй хөрсөн дээрээ буусан маш нарийн тоо золтой нявхар хүмүүс байдаг. Тэд ажлыг маш өндөр гүйцэтгэлтэйгээр хийдэг учраас та сайн ажилтаа хайж байгаа бол шороо мах бодтой ордыг сонгоорой. Дараагийн мах бод бол хий мах бодтой ордууд. Үүнд ихэр жинлүүр хумхрын ордныхан багтана. Хий мах бодтой орд ухаантай, нийгэмшсэн, бусадтай амархан харилцдаг, оюунлаг тэр ордууд маш сайн илтгэгч нар байдаг. Түүнээс гадна үнэхээр хөгжилдэг. Таныг уйдаахгүй. Дараагийн мах бод бол ус мах бодтой ордууд. Үүнд дэлхий хилэнц засны ордныхан багтана. Ус мах бодтой ордууд нь төсөөлөн бодох чадвар сайтай, нинжин сэтгэлтэй, сэтгэл хөдлөл өндөртэй, зүүн совинлог ордууд байдаг. Тэд бусдыг халамжлахдаа хамгийн сайн. Хэрвээ та насныхаа ханыг хайж байгаа бол ус мах бодтой ордоос сонгоорой. Таны орд чинь ямар мах бодтой байсан бэ? Комментар үлдээгээрэй. Мөн энэ бичлэг таалагдвал стори доо шеэрлээрэй.